Орой өндөр үзэгчтэй Бямб гараг бүрийн орой үзэгч та бүхэнд хүрдэг эрүүл амьдрал цай нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За бид гадаа сэрүүхэн одоо өвлөө уйлрал эхэлж байгаатай холбогдуулаад яг энэ үед одоо илүү их дэгддэг ханиа томоо гэсэн энэ сэдвээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх болно. Манай өнөөдрийн зочноор Завхар төмөр компани эмч Халиун өргөдөө оролцож байна. Орой өндөргөө танд. Орой өндөргөө. За бидний өнөөдрийн ярилцах сэдэв ханиа томоо тий. Тэгэхээр ханиа томоо гэдэг одоо мэдээж гадаа хүүтэрж байгаа учраас ялангуяа одоо хэн хамгийн их ханиа томоо хүрдэг вэ гэхээр нэг хүүхдүүд маш удаа болчих жоохон хүүхдүүд маань. Тэгэхээр бид нар одоо эндээс яаж сэргийлэх ёстой юм тий. Ер нь яг ямар процесс өрнөдөг учраас бид ханиа түрээд идэх юм. Ялангуяа бага насны хүүхдүүдтэй бид нар яг зөв тохирсон эмчилгээг нь яаж мэдээж хийх ингээд энэ болгон дээр та гоё одоо тайлбар тий. Яг нөгөө үндслэлтэй гэдэг шиг тий баримт нотлохотой гэдэг шиг ийм мэдээлэл өгөөч тий. За мэдээж ханиа томгоо ярихын тулд хоёлоо амьсгалын зам гэдэг хэрэгтнүүдийг ойлгол илүү зүгээр ах тийм. За амьсгалын замын маань эргэтэн бол бид нар нөгөө уушг харалцах хүн төсөөлөд байдаг. Тэгэнгүүт яг амьсгалын зам маань мэдээж хамрын хүндий, амын залхиурын хүндий. Тэгээ дээрэс нь мөгөөрсөн болон гуурсах хоолой зэрэг орж байдаг. За тэгэнгүүт яг ямар үүрэгтэй вэ гэхээр амьсгалын замд маань агаар бид нар амьсгалаас орж ирлээ. Хамгийн түрүүнд хамраар орж ирэхэд хамар нөгөө агаарыг маань бүлээсгэн өөрийн өснүүддээ одоо нян вирус гадны биетэй л шингээж авч яадаг. За ингээд шүүлтүүрийн нэг хэрэгтэн болчихж байгаа тийм. Энийний дараа болохоор цаашлаад залхуур хэсэгт орно. Эсвэл бид амаараа амьсгал авах юм бол амаараа ингэж амьсгалыг авлаа. Дөрөвний хамар шиг бүлээсэхгүй. Гэхдээ шүүх хэрэгтнийг болохоор гүсэн булчирхаан хэрэгтэн маань ингэж шүүгээд явж яадаг. Өөр дөрөө нэг вирусыг наагаад авч яадаг. За ингээд хоолой залхуур хэсгээр яваад дараа нь мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой гэд уушиг руу салж яадаг. За тэгэнгүүт уушгын дотор болохоор цолцсон гэж байж байгаа. Энэ маань болохоор уушигны хамгийн жижиг хэсэг нэг юм жижигхэн шар шиг бөмбөлөг хэсэг байгаа. Энэ бөмбөлөг хэсэг дотор юу болох вэ гэхээр хүчил төрөгчийг цус руу шимэгдүүлж өгч яадаг. За тэгэнгүүт ингээд шимэгдүүлэнгүүт нөгөө ашигласан хүчил төрөгч маань цаашаа явсаар байгаад эд эс дээр очиод энерги их өндөр болж байгаа. Тэгэнгүүт эд эс маань энерги их өндөр болоод тэндээсээ нүүрс төрөгчийн давхар хэслийг ялгаруулна. За тэр ялгаруулсан эрхтнийг болохоор цулцсан маань цааш гаргаад амьсгал болоход амьсгалаа гаргаж авч яадаг. Тэгэхээр юм нэлээд нарийн төвөгтэй механизм амьсгалын системд маань явагдаж байдаг байна. За тэгэнгүүт яг одоо өвлийн улиралд яг бидний хувьд ханиад томоо яагаад хүрдэг вэ гэх юм бол мэдээж яг нөгөө ханиад томоо болон хатгаа зэргийг үүсгэж байгаа нэг вирусууд маань ямар вэ гэхээр хүүтэн сайн төсвөртэй халуун төсвөргүй байдаг. Тэгэхээр зуны улиралд халуун төсвөргүй учраас юм агаар цай тогтож чадахгүйгээр устдаад алгуулч учраас зун баг ханиад хүрч байдаг. Тэгэнгүүт өвөл илүү ихтэй тусдаг болохоор хүүтэнд энэ юм вирусууд маань агаар цай ингэж хадгалагдаж өвддөг учраас бид нар тэрүүгээр нь амьсгалаад өвдчихдөг байна. За хоёр дахь яг ийм өвддөг гол шалтгаанлуудын нэг болохоор нектаршил байгаа. 100 мянган хүн амаас бага эм хүн амтай хэсэгт болохоор хүүхдүүд болон насанд хүрэгчид ерөнхийдөө жилдээ 3-5 удаа өвдөх нь хэвийн гэж тооцогдож байдаг. Тэнгуут одоо манай хот бол нэлээд олон хүн амтай тий ойролцоогоор хүн амын тал нь амьдарч байдаг юм хэсэг байгаа. Тэнгуут яг биднэрт бол дунджаар бол 5-8 удаа өвдөх нь өөрөө хэвийн тооцогдож байгаа. Тэгэхээр нөгөө нэлээд олон өвдөд байна гэсэн үг болж ш 5-8 гэхэр чинь бас нэлээд олон тоотой болж байгаа. За мөн яг юм хамгийн гол шалтгаан бол хүүтэн цаг агаар болон агаарын бохирдол болж байгаа. Яагаад ингэж агаарын бохирдол хүүтэн цаг агаар гол шалтгаан болж байна вэ гэхээр уушгинд маань ийм намраа хучуур идгээд ийм хөдөлдөг ийм хучуур идүүд байж байгаа. Энэ маань болохоор уушгинаас ийм дээш чиглэлтэйгээр гадагш чиглэж хөдөлдөг. Тэнгуү түрүү ярьсан нөгөө гадны биетний вирус зэрэг орж ирэхэд тарих өөрөө энийг мэдээд ингэж яг энэ вирус зэрэг бол энэ дотор байх ёсгүй учраас гаргая гэж өөрийгөө хамгаалж дээшгээ хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Тэг ингээд дээшгээ хөдөлсөөр энийг илүү их амархан тэндээ ингээд үр өсөл явуулж тэр маань вирус үржихгүйгээр гаргаж яадаг байна. Тэгэнгүүт хүйтэн цагаагаар удаатай цагаагаар тэнд намраа хучуурын хөдөлгөөн удаашарчдаг. Тэгэхээр ингээд нөгөө хурдан хөдлөөд гаргаж яадаг байсан маань удаан хөдлөөд гаргаж чадахгүй тэндээ үржээд уушгинд маань үр өсөл болоо явж байгаа. Хөдлөх завгүй дээрээс нь бохирдол орж ирээд байна л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм. Хөдлөх ямарч боломжгүй болчихж байгаа учраас тэнд вирус нь улам амархан үржээл тэндээ үр өсөл болоо явж байгаа. За одоо тэгвэл яг ийм процессор өрнөдөг учраас л одоо хүүхдүүд бид нартэй бүгдээрээ ер нь ханиа том хүрдэг байна шүү дээ. Яг ямар шинж тэмдгүүд илэрхий. Одоо жишээлбэл ингээд хамар дээр тэгэхээр чинь хамар битүүрж जैन тий нус гоож जैन гэдэг ингээд хоолороо тэнд очлоо гэж бодоход одоо хоолоо сөөхөөс ахуулаад идэ бэр гэл ингээд явчихдаг шүү дээ тий. Яг ямар шинж тэмдгээр юу юугаар ялгараад байна.
Ааха. Яг одоо юм тухайн хэсэгт очиод тэр хаан тэр үргэлжлэж байж байгаа тэр хэсгийг зөөрөд илэрч байгаа. Одоо хамарт маань гэх юм бол хамрын хүндэд вирус үржлээ гэх юм бол хамрын маань саалт өөрөө хөөн. Хөөс нөрөө эндээсээ юм нусыг илүүхээр ялгаруулж өгч байдаг. За тэг ингээд хамрын саалт хөөлөө хамар битүүрлээ нус гоожлоо. За эсвэл энэ хоолой залгуур хэсэг дээр болохоор өвдөх юм бол нөгөө гүйлсэн булчирхаа маань өрөвсөн эсвэл хоолой арын залгуур өрөвсөж хавгнаж байгаа. За тэгээ өрөвсөж хавгнаж байгаа юу гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр нөгөө өрөвсөл процесс явагдаж байгаа учраас л хавгнаждаг өөрсдөө хамгаалах гэдэг байгаа юм шүү дээ. За тэнгуут ингээ хавгнаад өрөвсөл болоод ийм жижигхэн шүүрс ялгаруулаад тэгээ тэр нь болохоор хамар дотор нус болж байдаг тий. Хоолой дотор болохоор ингээ хавгнаад хөөгөөд улаачдаг. За тэнгуут нөгөө нэг юм залгихаар өвдөн зовоорлээ тий. За тэнгуут яг ийм залхуур хэсэг болон түн хэсэгт болохоор энэ яг өрөвсчих юм бол нөгөө юм ярахаар хоолой сууждаг. Хоолойных нь дуу нь өөрчлөгдчихдөг. Түүнээс гадна бага насны хүүхдүүдэд болохоор нэг юм хуцуулж ханиалгана гэж бид нар яриад байдаг нэг юм гэсэн юм бац жагаа юм шиг юм ханиалга байж байдаг. За энэний дараа болохоор илүү юм гуурсан хоолой мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой гэсэгт өрөвсөл байх юм бол эхэндээ цэр багтай хуурай ханиалга байснаа хэд хоногийн дараагаар цэртэй ханиалгууд явагдаж байдаг. За энэний дараа болохоор яг энэ цулцсан хэсэгт өрөвсөх юм бол нөө цулцсан маань нэг юм бөөрийнхөө шаар шиг хэсэг байгаа гэсэн шүү дээ. Өрөвсөд эхлэх юм бол тэнд нь өрөвсөл явагдаад цэр ялгарахаар нөгөө цэртэй ханиалганууд явагдаж байдаг. Ханиалга гэдэг яг юм цэр нь сонсогдож байдаг, ялгарч байдаг, цэр гардаг ийм ханиалгууд яг тухайн цулцсан хэсэгт өрөвсөх юм бол явагдаж байдаг байна. Энэ нэг ингээд тавихлаар бас ингээд нэг юм хэржигнж сонсогдоод амьсгалгаар нэг гэд амьсгал авах гаргахад сонсогдож байдаг. Цэрний байрштай алтна шалтгаалаад. Тийм бахан. Тэрүүгээр ялгарч байна. Тэрүүгээр ялгарч байна. За мөн ингээ ерөнхий завирууд байж байгаа тийм хал уурах ч юм уу, толгоо өвдөх, бие сулдах эсвэл юм булчингуудын хэсгүүдээр завиурлах юм завирууд маань болохоор яг юм бид өрөвсөл байгаа шүү. Энэний эсрэг тэмцэж байгаа шүү гэсэн юм завирууд байж байгаа. Тэгэхээр яг юм ерөнхий завируудаас давхар хамт илэрч яадаг. Одоо энэ таны түрүүний хэлсэн завирууд бол илүү нөгөө ханиад томооны нөхцөл байдал хүндэрж байгаа шат руу орж байгааг илтгэж байгаа юу? Яг ихэнх үедээ бол одоо тухайн ерөнхий завирууд маань илэрж агаад хэд хоногийн дараанаас бол энэ ерөнхий завирууд ба нөгөө сүлдэх, нойр хүрэх гэдэг завирууд маань яг нэгд өдрөөсөө биш эсвэл юм 2-3 өдрөөс дараалтаагаар хамт шинж тэмцэлтэйгээр дараалтаагаар илэрч байдаг. Одоо ингээд ханиад томоо өрхлөр чи хүнд ингээд нэг юм шатлалтай процесс бий явагдаад тах шиг байдаг юм тийм үү? Эхлээл одоо нус гоождог ч юм уу тий хоолой дүнгэж хүндүр ордог ч юм уу. За маргааш нь босоод ирсэн чи илүү нэг жоохон ханиалга нэмэгдсэн. Тэрний маргааш нь дахиад ингээд цэртэйч гэдэг юм уу тий ингээд нэг жоохон ингээд өдрөөр ингээд жоохон хүндрээ яваад ийнү гэсэн юм ажиглагдаад байдаг зөв үү? Ер нь бол яг нөгөө бидний дархлааны систем хэр ажиллаж байгаагаас нэгдүгээр хамаарч байгаа. Заримд нь бол хүндэрж байгаа шинж тэмдгүүлээд илэрч байгаа мөртлөө заримд нь бол яг тэр шинж тэмдэг шууд алга болсон байж байгаа. Маргааш нөгөө ялгаатай байдаг тий харилцаагүй болгоно шал өөрөдөг. Тэнгүүд одоо яг нөгөө хүндэрж байгаа түнний ярьсан завирууд бол тийм заримдаа нөгөө хүүхдүүдэд бол ингээл хоолой нэхлэл өгдөөд байна гэснээ маргааш нь ханиалгах. Нөгөөдөр нь цэр гарцсан явж байдаг тий. Тэгэхээр яг ингээл өөр болсон юм байна шүү дээ. Завирууд бол илэрч байдаг. Тэгэхээр яг нөгөө дархлаа системнээс нь хамаарат өөр завирууд илэрч байгаа. Хоёулаа шинж тэмдэг ярьлаа шүү дээ тий. Энийг одоо яаж ялгаж уншлах вэ? Нэгдүгээр эцэгчүүд манай өөрсдөө ялгах юм уу? Эсвэл мэрэгжлийн эмчид хандаж ялгуулах юм уу? Тэ мэдээж одоо нөгөө мэрэгжлийн эмчид хандаж ялгуулж ээж тохирох зөв эмчилгээг нь хийх бах тий. Тэгэхээр эцэгчүүд маань яг энэ олон онш тэ одоо энэ шинж тэмдгүүдийн яг аль үе дээр нь эмнэлэгт хандаж эмчилгээ бичүүлж авах хэрэгтэй гэдэг юм болоо. Хоёулынгийнх нь хувьд бол саяны ярьсан завирууд байж байгаа шүү дээ. Тэр нь дундаас ханаад нь яг хүндрээд байна. Энэ бол бүр ингээд нэмэгдсэн байна. Энэ бол бүр ингээд нэлээд хүндрээ явж шүү гэдгийг илтгэх нэлээд олон завирууд яаж байгаа. За бага насны хүүхдүүдэд бол цээж хонхолцох гэдэг шинж тэмдэг байгаа. Цээж хонхолцох гэхээр юу гэсэн үг вэ гэхээр амьсгал аваад амьсгал авч явах үед нь ингээ хөвлөд төмбиж яадаг хүүхдэд чинь. Тэнгууд хөвлөд төмбингүүд им үрц хэсгээрээ хаврагууд ингээд хойшлж байгаа юм шиг тийм шинжилэрдэг. Энэ яаж нэ гэхээр түрүү нөгөө уушгин дотор байсан цолцсон маань өрөвсөж байгаа. Тэгэхээр бид нар ингээд бүрэн сайн амьсгал авч чадахгүй бие хүчил төрчөөр дутагдчихна. Тэнгууд биеийн хүчил төрчөөр дутагдлаа гэдгээ илэрхийлээд тэгэхээр биднэрт анхаар илүү хэрэгтэй байна. Тэгэхээр амьсгалыг илүү хүчтэй авъя гэнэ. Уул нь бол ингийн үедээ бид нар ингээд яг амьсгалж байгаагаа ч анзаарахгүйгээр өөрийн механик үйлдэл болсон байж байдаг тийм. Тэнгүүт яг энэ бие маань хичээгээд амьсгалаа илүү авъя гэхийн тулд гээд амьсгаа аваад
татахт нь ингээд уушиг маань ингээд үрц маань чангараад ингээд үрц хэсгээрээ болон хавирах хэсгээрээ хоошо татагдж байгаа юм шиг шинжүүд хүүхдэд илэрдэг. За энэ бол нэлээд ханаад хүндэрж байна. Уушиг руугаа орсон байна. Амьсгалын доод зам өрөвсөл үүссэн байна гэдэг шинж тэмдэг болж байгаа. Харин болохоор бага насны хүүхдүүдэд одоо цээж хонхолцоос илүү тэгэхээр амьсгаадах нь бас яг одоо хүндэрсэн цайврууд илэрдэг. Тэнгуут яг амьсгаадсныг бид нар яаж мэдэх вэ гэхээр нэг юм 2 сар хүртэлх хүүхдүүд бол энгийндээ 50 хүртэл амьсгалж байгаа. 50-аас 60 хүртэл нь бол өөрөө хэвийн гэж бид нар тооцогддог. Тэнгуут яг юм уйлаагүй 50 байгаа үед нь бид нар ингээд нэг юм 15 секунд дээр ч юм уу амьсгалыг нь тоолоод үзэхэд 50-аас 60-аас дээш байна гэх юм бол энэ өөрөө амьсгаадсан байна гэсэн. Яг амьсгаадж байгаа юм гэхээр түрүүн хэлсэнчлэн хүчил дөрөгч бага учраас илүү авмаар санагдал гээл байж байгаа. За 2 сараас 12 сар хүртэлх одоо 1 нас хүртэлх хүүхдүүд болохоор 50-аас доош байх нь хэвэн. Тэнгуут 50-аас дээшлэх юм бол биднээс амьсгаадсан байна гэж үздэг. Тэгэхээр яг энэ бага насны хүүхдүүдэд бид нэр амьсгааг тоосноор энэ хэвэн биш юм байна гэж үзнэ. Сургуулийн насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн хүүхдүүдэд болохоор 40-оос доош байх юм бол хэвэн байж байдаг. Насанд хүрэхчид бол 20-оос 25 байх нь хэвэн байж байдаг. Тэгэхээр энээс доош авах юм бол бид нар за хэвийн амьсгалж байгаа юм байна гэж үзээд дээшлэх юм бол энэ амьсгаадаад байна. Тэгэхээр нөгөө амьсгаад чинь цээж хонхолж чинь гэх юм бол нөгөө түрүүн ярьсан юм хамар залхуур хэсэгт өрөвсөл биш өрөвсөл бүр доошлцсон байгаа учраас яаралтай хэмжээд бид нар хандах хэрэгтэй байх нэ гэж үзэж байдаг. За мөн үүнээс гадна нөгөө өндөр халуурах шинж тэмдгүүд байна тий 39 градусаас дээш гэдэг бол нэлээд өндөр халуурж байгаа зөв үүрэг. За 39.5 бол бүр ингээд яг энгийн юмд заримдаас бууж өгөхгүй байдаг. Тэгэхээр ийм өндөр халуурах шинж тэмдгүүдийн үед бас бид нар шууд эмч рүү яаралтай явах хэрэгтэй байдаг. Мөн халууралтаа татах ч юм уу тий эсвэл халуураагүй халуурах ч юм бас аюултай байгаа шүү. Тий халуурах маань өөрөө бас аюултай байж байгаа. Тэнгүүд яг халуураад татах болон хүүхдийн ухаангүй орчинд харьцаагүй болох ч юм уу. Эсвэл бүр ингээ унтаараад юусоо сэрхгүй байх зэрэг заврууд бол ингээд би нэлээд хүндүүрсэн ханаад бол амар завртай хүндрлийн шинжүүд байгааг илэрхийлэх учраас энэ үед бол бид нар бол яаралтай явах хэрэгтэй. Харин за мэдээж хүүхд маань дунгаж нөгөө нэг нус гожоод завар илэрч яадаг тийм. За энэ үеүүдэд бол бид нар шууд ингээд заримдаа бол нөгөө эмч рүү очихаа санаа зовоод байдаг шүү дээ. Ягаад тэгэхээр тэнд бас зөндөө олон өвчнөд хүүхд байгаа. Тэгэхээр бас тэндээс бид нэр өвчин авчих вэ, яах вэ гэж санаа зовдөг тийм. Тэгэхээр яг нөгөө юм амьсгалын дээд занд маань дөнгөж эхэлж байгаа буюу жоохон нусгааж байгаа. Жоохон яг ингээд нөгөө хоолойн жоохон өвдөд байна гэж хэлж чаддаг хүүхдүүд маань хоолнд жоохон дургүй, идэггүй гэд нэг юм дөнгөж эхэлж байгаа шаш тэмдэгдэг. Энэ үеүүдэд бол бид нар айлхаар нөгөө нойрыг илүү сайн дэмжиж, сайн унтуулж амраагаад тэгээд давхар нөгөө нэг айлхаар шүлтэ устдаа шингэн хоол өхөөсөө гадна би бол яг нөгөө сэвтлийн эмийг болохыг зөвлөдөг. За тэр нь яг яаж байгаа юм гэхээр сэвтлийн юм өөрөө дархлаа дэмждэг үйлдэлтэй. Тэгэхээр яг дархлааг дэмжихэр ч нөгөө өвчин орж ирээд бид танигдаад бид нар буцаагаад устгах үйлдэлийг явуулж байдаг. Тэгэнгүүт энэ үйлдэлийг илүү хурдлуулж өгдөг учраас өвчин маань хүндрэхгүйгээр амархан дарах боломжийг бид нарт олгочдөг. Хурдан дарах гэдэг. Мөн яг нөгөө заавал өвцөн гэхгүйгээр өвдгийн өмнө бас бид нар болгож өгдөг. Тэгэхээр ингээд дархлаа тогтолцоог маань байнгын бэлэн байдалтай байлгаж өгдөг учраас хурдан хариу үйлдэл үзүүлээд хүндрэхгүйгээр давах боломжийг бид нарт илүү олгож өгдөг. Одоо эдгээр одоо эмчин болохоор ургамлын гаралтай байгаа шүү дээ. Тэгэхээр ургамлын гаралтай учраас хүний биед ямар нэгэн одоо харшилж гэдэг юм уу те ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж ойлгоод байгаа зөв. Тэгээ бусад нөгөө нэг яг нөгөө ханаа том руу чиглэсэн энтэй хавсарч хэрэглэх нь бас их үр дүнтэй юм уу гэж ойлгоод идэг. Тий яг зөв. Тий одоо нөгөө ургамлын харшилтай хүмүүс маань болохоор ургамлын хэмжээ уухгүй харшилсан гэж үзээд байдаг. Тийм. Тэгвэл яг ургамлын харшлууд маань бол ихэнхдээ нөгөө тооцсон ургамлын тооцсон болон шарилжлуулны өөрийнх нь үрнээс шалтгаалж байдаг. Тэнгүүд эднэрээр бид нэр амьсгалах үед хамрын хүндэд нөгөө харшлын процессууд нус гойж явах нүд захтнах зэрэг юм харшлын үйлдэл үзүүлж байдаг. Гэтэл яг эмийг уухад бол эм маань ходоод руу орох, илгэн дээр очиод тэр маань ингэж задрах зэрэг одоо юм шал өөр процесс бид нарт явж байгаа. Тэнгүүд энэ хоёрын нэгдүгээрт харшлын ургал өөрөөр явагддаг. За хоёрдугаар болохоор яг юм ургамлын эмнүүд одоо сэвтлийн ч юм уу кофлетбризол зэрэг эмнүүд л ямар ялгаатай вэ гэхээр яг тухайн эмний эмийн үйлдэлдэг цэцгийг нь ч юм уу навчийг нь үрийг нь эсвэл заримдаа үндсийг нь авч ялгасан гэдэг. Тэрнээс яг нөгөө тоосон зэрэг ялгаруулж байгаа тоосон зэрэг нь авахгүйгээр харшил үзүүлэхгүй хэсгүүдийг нь зөвхөн эмийн үйлдэл үзүүлдэг хэсгийг нь авч ялгасан учраас энэ маань өөрөө нөгөө харшил үзүүлдэггүй. Гэхдээ яг зарим эмэнд маань жишээлх юм бол кофлет эм маань байна 25% зүгийн балтай байдаг. Тэгэхээр яг нөгөө зүгийн бал идэхээр харшилдаг хүмүүст бол энэ нэм маань өөрөө харшилах нөлөө
магадгүй гарч болно. Тийм. Ягаад тэгэхээр өөрөө зүгийн балыг тэр хүн манд биендээ шингээж чаддаггүй байх нь шүү дээ. Тэгэхээр зүгийн бал биед нь орохоор ингээд харшилж байгаа тийм болтлоо цэцэлдэг. Тэрнээс шиг ургамлын харшилтай хүмүүс ургамлын юм ууж болохгүй гэдэг бол жоохон өрөөсгөл ойлголт болчихж байгаа. Одоо ингээд ярихлаар эцэг эхчүүд бас айгүйх олон юм дээр алддаггүй байх гэж би таны яриг сонсохоор ингээд бодоод байна л да. Өөр төр өөртөл ингээд ханиалгаад байна гэдэг ингээд ханиалга намдах им өгöd өгдөг шүү дээ. Гэтэл тэр хэрвээ цэртэй байх юм бол нөгөө намдаах юм маань улмал эндээ нөгөө бүглэрэл үсэх гэдэг нь л гэж ойлгох нь шүү дээ. Зөв. Улмал хүндрүүлмээр аваад байхаар шинжлэдэг бид нар илүү нэмэгдүүлэх гэдэг шүү дээ. Ягаад тэгэхээр яг юм цэртэй ханиалгын үед бол тэрийг гаргаж авах хэрэгтэй. Цэр бол өөрөө яг эндээс гарч авах хэрэгтэй. Цэр бол тэндээ шингээд шимэгдээд алга болохгүй. Ягаад тэгэхээр гарах зам нь бол өөрөө зөвхөн юм амьсгалын дэшигээ хэлбэртэй зам байгаа тийм. Тэгэхээр ингээд цэр бол өөрөө гарч авах хэрэгтэй. Тэгэнгүүт нөгөө ханиалга намдаах юмнууд бид нар жаалахаар нөгөө харшлын юмнуудыг бас өгдөг тийм хүүхдүүдэд. Тэгэнгүүт энэ юмнууд маань болохоор энэ ханиалгуудыг маань зогсооч зогсон. Гэхдээ цэр уушгинд цэр илүү ихээр зовирлуулаад хүндрүүлэх гэдэг. Давхар бас яг нөгөө цэр хохлох эмтэйгээ бол хэрвээ ханиалга намдах эмийг хавсруулж байгаа бол энэ арай өөр хэрэг. Яагаад вэ гэхээр илүү оройн цагаар бид нөгөө нойрыг дэмжиж байгаа учраас оройн цагаар л зөвхөн уудаг. Өдрийн цагаар бид нар цэрээ илүү шингэлдэг юмнуудыг ууж байгаа бол энэ бол өөр хэрэгтэй. Тэгвэл тэгхгүйгээр яг юм ханиалга цэр ховхлох юмнуудыг цэртэй ханиалгын үед төснө заримдаа аав ээжүүд бас ханиалга нь улам нэмэгдчихлээгээ санаа зовоод байдаг. Яг тэгээ. Тэгвэл тэр бол өөрөө сайн зүйл. Ягаад тэгэхээр энэ дотор байгаа цэрийг л бид нэр илүү гаргах байгаа учраас гаргахын тулд энэ ханиалга нэмэгдэхээс өөр зам байхгүй. Өөр тийшээ амьсгалын зам маань гарах газаргүй учраас яг зөвхөн буцаж ингээд цэрээр гарах гэдэг шүү дээ. Яг хуу бүр бага насны хувьд бол бага насны хүүхдийн хувьд бол ханиалгахснаа яг хуу баасар гарч ийн гэж бид нар ярьдаг те. Тэр маань бол хүүхд маань зайлаагчтай айл холбоотой байх нь. Тэрнээс биш бол өөрөөр нь бол цэр бол яг ингэж ханиалгахаас өөрөөр гарахгүй тэгэж явж яддаг. Бас нөгөө өөр давхар аав ээжүүдийн хувьд алддаг зүйл гэх юм бол яг юм би бинээсээ асууж агаад нөгөө хүүхдэд таарсан юмыг болгочихдаг. Тэгэнгүүт нэгдүгээр тэр маань яг юм уу вирус юм уусгагч маань өөр байж байгаа тийм. Тэгэнгүүт одоо яг нэгэн гаралтай өрсөлийн үед бол антибиотик бид нар ууж болж байгаа. Яг тэрний бактерийг бол юмар антибиотик маань намдаачаад шүү дээ. Тэгэнгүүт яг вирусын ус бол гаралтай юм үүсгэгчтэй байж байгаа юм бол антибиотик уунгууд яг тэр маань вирус маань антибиотик вирусоо нэгдүгээрт нөлөөлөхгүй. Хоёрдугаарт ингээд илэг маань тухайн энийг шингээдэг бие хордуулаад байна гэж ойлгох юм шүү дээ. Тэнгүүт нөгөө нэг буцаагаад бидний хариу үзүүлэлтийг удаашруулж байгаа хэрэг болж байгаа. Тэгэхээр яг ингээд нөгөө дур мэдээ имийг хэрэглэнүүд жоохон асуудал үүсгэх гэдэг хүндрэл гарах гэдэг. Давхар нөгөө антибиотик төсвөрөг гэдэг төсвөртэй антибиотик төсвөртэй янгуудыг илүү нэмэгдүүлж өгөх гэдэг. Тэгэхээр яг ер нь бол заавал хэмжээний цаавраар антибиотик хэрэглэнэ. Би бинээсээ асууж хэрэглэнэ гэдэг бол нөөрөө ерөөсөө яг юм зүг биш яг юм хүүхдийнхээ эрүүл мэндийг давхар хордуулж байгаа үйл явц болчихж байгаа хэрэг байгаа. Магадгүй энэ эцэгчүүд бас ингэж хэлж магадгүй л тийм нийтлэг байгаа одоо вирус шүү дээ. Одоо энэ одоо нийгэмд те гадаад орчинд ямар одоо түлхүү томуу төст те энэ өвчин одоо халдвар илүү их дэгдсэн байна. За тийм одоо вирус одоо тийм халдварл байгаа байх гэд ингээд нэгнээс асуугаад манайх бас яг адилхан юм зөөвөртэй байгаа штэ гингүүтээ бас яг тэрийг нь авч хэрэглэх гээд байгаа тохиолдол байдаг штэ. Энэ дээр бас та юу хэлэх вэ? Мэдээж би бол ингээд тухайн хүүхдийн биеийн нөхцөл байдал өөр тухайн хүүхдийн уусан юм өөр нэг хүүхдэд яаж нөлөөлөх нь бас хоёр өөр асуудал байгаад байгаа штэ те. Ялангуяа нөгөө вирус эсрэг юмнууд маань бол бүр илүү хэмзэг залттай гэж байдаг. Вирус маань уул нь бол яг биед маань ороход бие маань өөрөө эсрэг үйлдэл үзүүлээд дарж илүү боломжтой байдаг. Гэхдээ мэдээж 2-5 хоног ч юм уу хугацаа шаарддаг. Харин антибиотик бол арай илүү өөр заавал нөгөө нэг бактерийн үед бол антибиотик хэрэглэх гээд байгаа. Тэнгуут вирусын эсрэг эмэн дээр давхар нөгөө бид нар өөрсдөө дур мэдэн өгсөөр хагаад вирус маань эмэндээ тэсрэг бас болж эхэлж байгаа. Антибиотик шиг гэсэн бас. Тэгэхээр өмнө нь дарагдчихсан эмэнд тухайн вирус дарагдахгүй. За яг хоо би одоо ингээ хүүхэд маань хэрэглэлээ гэж бодъё те. Тухайн вирусээр өвдсөн байлаа, эмийг хэрэглэлээ. Тэгэнгүүт ингээд вирус маань өөр вирус байж хахад өөр эмчилгээ явагдаад тухайн вирус тэсрэг чанар заа үүслэе гэж бодоход дараагийн хүүхдүүд яг тэр хэрэгтэй хүндээ энэ ханаад туслаа гэхэд тэр зөв эмийг нөхөд энэ маань одоо нөгөө хүүхэд маань идэхгүй. Яагаад тэгэхээр тэсрэг чанарыг ингэж үүссэн ба. Мэдээж яг ганцхан хүн дээр тусаал дараагийн хүнд идэхгүй байх гэж байхгүй л те. Олон хүнээс дамжиж явж байгаа халдварууд учраас ингээд бие биендээ тэсрэг чанарыг үүсгээд хахад эмэндээ ерөөсөө идэхгүй болж эхэлж байгаа. Тэгэхээр яг бидний хувьд арай өөр асуудал нөгөө дархлаа маань тогтцсон байгаа. Бидний дархлаа аль хэзээний тухайн хүмүүсийн хувьд арай өөр те. Вирусыг санчиж байгаа учраас хамаагүй зүгээр. Тэгмэд бага насны хүүхдүүдийн хувьд яг нөгөө эм хэрэгтэй үед нь эмийн хэрэглүүлэнгүүт тэсрэг чанар үүсчихээрээ идэж чадхаа болчихдог. Тэгэхээр нөгөө бас яг хүмүүсийн хувьд эм өөрөө чанаргүй байна уу гэж асуугаад байдаг маань магадгүй
цэцрэг чанар үүссэн байгаа учраас байх боломжтой. Тэгэхээр нөгөө бидний буруу хэрэглээ өөрөө цааш бид нарт ямар ч асуудал үүсэхгүй хэрнээ бага насны хүүхэд яраа хүүхдүүдэд асуудалтай болж эхэлж байгаа. Цэцрэг чанар үүссэнтэй холбоотойгоор. Баярлалаа юм чи. Би бас яг ингээд ханаа томоо хүрлээ яг ингээ эхний шинж тэмдэг одоо ажиглагдсан тохиолдолд тий шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эцэг эхчүүдийн асаргаа сувилгаа маш чухал гэж боддог. Тэгээд эцэг эхчүүдэд та бас яг юу зөвлөх вэ? Хэрвээ хүүхэд чинь хамгийн одоо эхний шинж тэмдэг илрүүлэлт тий одоо ингээд гарч ихэлсэн бол ээж аваад хамгийн нэгдүгüрч юу хийх юм бэ? Мэдээж одоо тэр 39 хэммийн хүртэл халуураад ч юм уу те илүү хүндрэх юм бол эмчэд хандах юм байна. Тэрнээс наан эцэг их өөрөө бас юу хийх ёстой гэдэг вэ? Мэдээж асаргаа бүр хамгийн чухал тий. Им ууж байгаа ч гэсэндээ асаргаа муух юм бол идэхгүй зөндөө удаа зөөврүүд нэмэгддэг тийм тохиолдлууд байгаа. За, ойлаа хамгийн дөрөнд одоо хамгийн илбэг тохиолдог зөөврөх юм бол нус гоож байна. За нус гоожжлаа гэж бодъё. Тэнгүүт бид нар бол аль болохоор нөгөө нэг давстай далаан давстай уусамлууд байдаг. Тэрүүгээр угааж цэвэрлэхийг зөвлөдөг. Тэрний яаж байгаа юм гэхээр нэгдүгürt хамрын хөндөд саалт маань хөөгөөд нусаа ялгаруулад битүүрсэн байлаа гэж бодоход ингэж хамрын давстай уусамлаар цэвэрлснээрээ энэ хэсэгт байгаа тэр вирусуудыг нэгдүгürt гаргаж байгаа. Хоёрдугаар тэр хөөсөн байгаа саалтыг далаан давстай уусмал маань энэ хөөнгийг нь бууруулж яадаг. Тэгэхээр яг тэр хэсэгт үрвслүүд нэмж үрвсэл үүсгэс сэргийлж өгч байгаа. За мөн нэмэгдээд яг нөгөө хамрын хөндөд одоо яг энэ үрвслийг бол бид нэр лоринит гэж ярьдаг тийм. Тэнгүүт энэний яг цаана дахиж энэ хамрын хүндээд өөрөө үрвсэл үүсдэг буюу синус үүсдэг буюу синусит эсвэл гамморит гэд гамрит гэж бид нар нэрлэдэг байдаг. Иймэрхүү үрвслүүд үүсгэс далаанд уусмал маань урьдчилсан сэргийлж өгч байдаг. Хүндрэхээс урьдчилсан сэргийлж байгаа. За тэгэхээр нэгдүгürt орой олхон бид нар юм далаанд уусмалаар хамрыг цэвэрлж өгөх нь. За тэгэхээр ингээд энэ үрвсэл маань цааш явхаас л бид нар нэгдүгürt сэргийлээд байна гэсэн. Тэгээ эндээ ч гэсэн хүндрэл үүсгэс сэргийлж байна. За хоёрдугаар болохоор юм хоолой нь өрөвсөж болохоор бид нар аль болохоор юм бүтэн хоол идэхийг аль болохоор зөвлөдөггүй. Зөөлөн цутан хоолнууд идэхийг зөвлөдөг. Тэр маань яаж байгаа гэхээр юм зажлууртай хоолнуудыг хүүхэд идэхээр хоол идэхгүйгээ дургуулгаад байдаг. Нэгдүгürt хоолны туршил нь буурсан байдаг те өвдс үед л тэрнтэй хоол тэрнээс гадна яг юм хоолой зөвөрт үед хоолоо залгихаас өвдөд байгаа учраас дургу. Тэгэхээр бид нэр аль болохоор шим тижээлийг нөгөх зорилгоор шүлтэй устай юм цутан хоолнуудыг идэхийг зөвлөдөг. За дүүрний дараа болохоор яг юм нөгөө ханиалгын үед хуурай ханиалгын үед хуурай ханиалга маань яг юм хөвтөх үед нэмэгдэж байдаг. За тэгэхээр юм хуурай ханиалгатай үед аль болохоор ерөнхийдөө цээжийг өндөрлөж хэвтүүлэхийг зөвлөдөг. Тэгэнгүүт нөгөө хүмүүс маань буруу ойлгоод зөвхөн толгойг ингээ өндөрлөд хэвтүүлчихдэг. Тэгэнгүүт ч юм амьсгалахад улам хэцүүлж байгаа шүү дээ. Ингээд амьсгалгаар ч бид нарт хүнд болчин тий. Тэгэнгүүт тэгхгүйгээр бүтэн яг юм цээжээр нь өндөрлөөд хэвтүүлэхээр яг ингээд нөгөө ханиалга маань яг хэвтэх үед нэмэгдэжсэн юм баг зэргийн юм 45 градусын налуу хэвтгэхээр арай багасаж өгч байдаг. Тэгэхээр унтахад нь бид нар хамаагүй сайн дэмжиж өгөх гээд байна. За тэгэхээр яг энэ эднэр маань бол нэг ханиадны үеийн хувьд бид нар яах хэрэгтэй вэ гэдэг зүйлүүд болж байгаа. Нэмээд нөгөө халуурч байгаа үед бас аав ээжүүдтэй илүү сануулмаар байдаг. Биеийн температур өөрөө 37.5 градус байж байдаг. Тэ хамгийн өндөртөө. Энэс дээш гарах юм бол бид нар халуурч байна гэдээ үздэг. За тэгэнгүүт 38.5 зэрэг бол нэлээд өндөр халуурч байгаа шинжүүд болж байгаа. Тэгэнгүүт яг энэ үеудад бид нар нөгөө халуун бууруулах хэмээг өгснө. Хүүхэд маань яг ингээ нөө халуураад эхлэнгүүт гадаа температуртай энэ маань өөрчлөлтөнд орчиж байгаа тийм. Биеийн температур хамгийн ихдээ 37.5 байсан нь 38.5 болчихгоот бид нэг чичирдэг. Хүүтэн болж байна гэж бид нар мэдрэх гэдэг чинь тийм. Яг гадаа хүүтэн болоогүй өрөөнд хэвэн байж хахад чинь бид нар яг ингээ чичрээд байдаг нь болохоор өөрсдийн биеийн температур өндөр байгаатай холбоотойгоор чичирж эхэлдэг. Тэнгуут заримдаа аав ээжүүд маань санаа зовоод нөгөө хамаг юм цуцаалаад эхэлдэг. За яг даараад ингээ цуцаалчих гэх. Тэнгуут нөгөө хүүхэд маань халуун бууруулах эмээ ууцсан чинь им маань нөлөөлж өгч чадахгүй. Биеийнхаа температурыг бууруулж өгч чаддаггүй. Ягаад тэгэхээр ингээд цаанаасаа дулаахан байгаад халуун өрөөнд дотор байгаад байгаа гэсэн үг шүү дээ. Халуун юм хэсэгт байгаад. Тэгэхээр бид нар яг халуурсан үед нь аль болохоор нимгэн хувц өмсүүлдэг. Нимгэн хувц өмсүүлээд аль болохоор нимгэн дааваа нөмрүүлдэг. Хэрвээ даарч исэн ч гэсэн. Тэр маань яг хүүхэд маань өөрөө даарч байгаа гэсэн үг биш. Биеийн температур л халуун байгаа учраас ингэж чичирч байгаа. Тэгэхээр яг ингээд бид нар бас давхар нимгэн хувц өмсүүлэн, нимгэн дааваа нөмрүүлэхээс гадна юм толгой хэсгийг тарих өөрөө хатлуурсан үед хамгийн их гэмтдэг учраас тархийг илүү хамгаалах зорилготойгоор бид нар юм бүлээн өрөөний температуртай юм усаар яг юм толгоонд нь жин тавьж өгч байдаг. Тэр маань яаж байгаа гэхээр толгоогоо тархиа хамгаалахын тулд юм гаднаас нь механик аргаар хамгаалж байгаа юм аргууд байгаа. За тэгээд нөгөө халуурсан үед бид нар эмүүдийг заримдаа сандраад юм нэг юм болгоснаа нурофен уулгах ч юм уу юм халууны дотроо парацетамол эсвэл ибупрофен агуулдаг юм эмнүүдийг өгснөө ардаас нь дахиад өөр нэртэй эмнүүд өгчдөг.
эсвэл ийм сиропон эмнүүдийг хамт давхар уулгаад байдаг. Тэнгүүт энэ эмнүүд маань өөрсөндөө юм нээлмэл найрлагатай бие биенийг агуулж байдаг. Тэнгүүт нөгөө бид нар давхар нөгөө илхийн хүүхдийнхаа илхийг гэмтэйгээ авчиж. Яагаад тэгэхээр олон эмийг нэг дор өгж байгаа маань өөрөө им их хордлого үүсгэх аюултай, дээрэс нь нэмээд илхийг гэмтэйг аюултай байж байдаг тийм. Тэгэхээр яг им хоорондын зай бол өөрөө хамгийн чухал болчихж байгаа юм. 4-6 цаг гээд имийнхаа заавар дээр байгаа бол тэр зайг л бид нэр баримталж имээ өгнө. Энэ хооронд бол аль болохоор бид нар зэрүүхэн байлгах нь яг өрөөний температурт аль болохоор нэмгэн байлгахад явж байгаа халуурж байгаа үед бол гэхдээ уул нь бол халуурж байгаа процесс маань ингээд нөгөө биеийн температураа нэмээд тэнгуут нөгөө түрүү ярьсанчлан ханиадны вирусууд маань дулаан төсвөрг байдаг. Тэгэхээр энэ дулаахан болгож эхлэнгүүт энэ ханиадны няв вирусуудыг өөрөө юм механик аргаар устгая гэсэн ийм тархлааны хамгаалж байгаа болон систем болчихж байгаа. Баярлалаа чи. Одоо ингээд хичээл сургууль ингээд жигдрээ явж байгаа учраас нэг анги танхимд манайхд ч одоо багдаал 40 хүүхэд сууж шүү дээ. Тэгэхээр энэ 40 хүүхэд нэг дор ингээд нэг агаараар амьсгалаад ингээд суухаар ялчгүй нөгөө ханиад том уу хүрхээс өөр аргагүй ийм нөхцөл байдал бий болчлоо л доо. Тэгэхээр сургуулийн орчинд, цэцэрлэгийн орчинд байгаа хүүхдүүдийн хувьд те энэ ханиад томоноос сэргийлэхийн тулд багш нар бас яаж анхаарах хэвтэй тухайн анги танхимыг одоо нэвт салхилуулдаг юм уу? Яагаад тийм те ямар арга хэмжээ авах боломжтой вэ? Яа зөв. Яг нөгөө нэг түрүү хэлсэн чинь одоо нэг найтагаад ханайхад агаар тогтсон тэр нэм вирусээр бид нар амьсгалаад тухайн өвчнийг өвчөж байгаа. Тусчж байгаа. Тэгэхээр яг энэ өрөөг 2-3 цаг тутам юм агаар сэлгэлт 10-аас 15 минут хийх нь өөрөө тухайн юм агаар тогтсон байгаа нэм вирусыг нэгдүгээрт гаргаж өгч байна гэсэн. Хоёрдугаар төсөл энэ маань юм хүүтэн агаартай хамт доош унж бас болно тийм. Тэгэхээр аль болохоор агаар сэлгэлт нэгдүгээр сайн их нь. Хоёрдугаарт өрөөний чигшил ураа айгуу сайн байх хэрэгтэй. Чигшил сайн байснараа тухайн юм нэм вирус зүйлүүд маань юм агаар тогтцоо. Одоо бидний нүдэнд харагдах байгаа ч гэсэндээ чихтэй хамтаар юм газар унах боломжтой болчихж байгаа. Тэгэхээр яг бид нар нөгөө амьсгалахгүйгээр газар байгаа учраас туслах магадлал хамаагүй сайн болох гээд хамаагүй багасах гэдэг тусах магадлал. Тэгэхээр ингэж бид нараас сэргийлж болно. Баярлалаа чи. За нэвтрүүлгийн маань бас ярилцах хугацаа ер нь өндөрлөх төгөж байна. Та түрүүн хэлсэн одоо нөгөө сефтлин, кофлет, бризол гэдэг те ямар насныханд яг ямар тунгаар яаж өгвөл хамгийн тохиромжтой байдаг вэ гэдгийг бас нэвтрүүлгийн төгсгөлд хэлэх нь зүйтэй байх. Сефтлин сиропын хувьд бол бид нар илүү бүр няраа уяас уулгаж болдог. За няраа уяас ойролцоогоор 2 нас хүртэл бол бид нар 2.5 мл-ээр уулгадаг. Тэр маань ерөнхийдөө нэг юм тал цайны халбаг гэсэн үг байгаа. Тэгэхээр аим бага насны хүүхдүүдэд бас бид нар нэг им өгөхдөө алдаад байдаг зүйл нь болохоор яг ингээд шууд хилэн дээр нь тавьж өгөх гэдэг. Тэнгуут их им маань ерөнхийдөө им гашуундаа хамттай байгаа гэдэг учраас хүүхдүүд аль болохоор уух дурггүй байдаг. Тэгэхээр им сиропын юмнуудыг бид нар өгөхдөө шпризээр нь яг ингээд шахаад тэгээ нэг уулгадаг шпризнүүд байгаа шүү дээ. Аль болохоор хоёр талын завж руу гэх юм бол хүүхэд хамаагүй сайн ууж чаддаг. Хоёр талын одоо юм завжинд нь хийж өгснөөрөө хамаагүй сайн ууж чаддаг. Энд чинь нэг сироп ямиг шимэж уух бас боломж олгодог шүү дээ. Шимэж уух боломж олгож чинь дээрээс нөгөө яг шууд амтыг авалгүйгээр уух боломжийг илүү сайн олгож байгаа. За мөн 2-оос дээш насны хүүхдүүд бол 5 мл-ээр уулгадаг. За тэгээд яг тэрнээс сургуулийн өмнөх наснаас дээшгээ сургуулийн насанд болоод ирэхээр бид нар биеийн жингээс хамаарат 5-аас 10 мл-ээр буюу 1-2 цааны албаар өдөрт дандаа 3-аас 4 удаа сефтлин сиропыг бол болгож байгаа. Сефтлин сироп дөрөв нөгөө хэлсэнчлэн бид нар нөгөө ханиаднаас сэргийлж ууж болно. Имчилгээний үед бид нар имчилгээтэй хамт дархлааг нь дэмжиж дархлааг илүү хурцсах зорилгоор ууж болно. Тэгээ мөн яг юм ханиад томооны дараа ингээ хүндэрхээс сэргийлэхтэй дахиж тусгаас сэргийлэх зорилгоор бид нар бас уулгаж болчихж байгаа. Харин бризол эмийн хувьд бол бид нар илүү 6 сараас дээш хэрэглэхийг зөвлөдөг. Тэгээ яг нөгөө хуурай ханиалгатай хүүхдүүд тэр зөвөөр хэрэглэх гэдэг нь тонноноос яг түрүүнийхтэй адилхан 6 сараас дээш хүүхдүүдэд нэг цайны албаар өдөрт 3-аас 4 удаа байж чаддаг. Харин кофлет эмийн хувьд бол бид нар яг нөгөө 2 наснаас дээш хэрэглэж байгаа. Тэр маань яаж байгаа вэ гэхээр нөгөө 2-оос доош насныхан маань цэрэгтэй ханиалгааг ингээ сулсан үед сайн ханиалгаж чаддаггүй. Өөрийн дураараа ханиалгаж чадахгүй байж байгаа учраас яг юм 2-оос дээш насныхан хэрэглэхийг зөвлөдөг. Дээрээс нь нөгөө цөгийн балч өөрөө илүү 2-оос дээш насныхан хэрэглэхэд тохиромжтой байж байгаа. За тэгээд 2-оос дээш насныхан болохоор бид нар нэг цайны албаар өдөрт 3-аас 4 удаа уулгахыг зөвлөнө. Тийм үү яг нэг юм антибиотик эмчилгээний дараа яг юм антибиотик дууссан мөртлөө хүүхэд нэг юм ханиалгаа алзаа өөртөө байгаа тэр үед ингэж байгаад байдаг. Тийм яг нэг намдаж өгөхгүй. Тэгээ зарим хүүхдүүд болохоор яг тэр үедээ дараагийн ханиадаа тусаа дахиад хүндрүүлээ явж байдаг тийм. Иннээс сэргийлээд кофлет сиропыг бас уулгаж болно. Өдөрт 3-аас 4 удаа нэг цайны албаар ууж байгаа. Тэр нь яаж байгаа гэхээр нэгдүгээрт өөрөө өрөвслийн эсрэг үйлдэлтэй. Давхар ингээд салтыг зөөлж байгаа учраас ханиалгахыг намдааж байгаагаас гадна цэрийг нь айгуусаа ингээд шингэлж өчөж байгаа. Тэгэхээр нөө уушгийг нь цэвэрлэх өөр давхар ханиалга байвал
хүндрхээс сэргийлэх тийм дараагийн дархлааны үйлдэлүүдийг дэмжиж өгөх онцлогтой болж байгаа. Баярлалаа амч. Баярлалаа. За эрүүл амьдрал цааны нэвтрүүлэг үзэгч та бүхэнд энэ удаад ханиа том гэсэн энэ сэдвэр мэдээллийг хүргэлээ. Ямар одоо тохиолдолд ханиа томноос сэргийлэх боломжтой байдгийг, эцэг эхийн асаргаа ямар чухал байдгийг, ямар тохиолдолд нь бид нэр эмчид хандаж яг тохиромжтой зөв эмчилгээ хийх вэ гэдгийг манай өнөөдрийн зочноор өргөцсөн Цахиур төмөр компани эмч Халиун бас нарийн сайхан тайлбарлаж өглөө. Халиун эмчтэй баярлалаа танд. Баярлалаа. Эрүүл амьдрал цааны нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэгтээ анхаарлаа хандуулж үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.